хагас 2 дугаар хагас жилдээ бол ороод явж шүү дээ. Тэгэхээр эхний хагас жилийн байдлаар за уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа танай компани зүгээс бас нүүрс болон за зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт ямар нөхцөл байдалтай болж өнгөрөө юм л та нэгдэлгүй. За Монгол тээвэр нэгдэл маань одоо байгуулалтаа баг 15 жил болж байгаа. Нийтдээ 20 гаруй компани нэгдэл нийт 1200-аас 1300 тээвэр хэрэгсэлтэй ийм компани. Урд өмнө жил орчмын өмнө танаа телевизээр би орж ирсэн. Тэнд бол юу ярьдаг вэ гэвэл одоо биржийн бичиг, Ц бичиг бэрхшээлтэй байна. Араа алгаар явж байна. Оочо дараад их байна гэж ярьдаг байсан. За энэ жилийн хувьд бол нөхцөл байдал бас өөр болж байгаа. Юу юм гэхээр 25 онд бол нийт улсын хэмжээгээр 80 гаруй сая тонн нүүрс экспортод гарсан. За мэдээж одоо сүүлийн үеийн мэдээгээр бас нүүрсний үн бас нэмэгдэх юм хандлага байна гэж одоо зарим мэдээлэлс авсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол мэдээж Монгол улс бол нүүрсний экспортыг эрчимжүүлж аль болохоор их хэмжээний нүүрс гарах бол эрхэм зорилго байх ёстой гэж бид нар үздэг юм аа. За хоёрт бол одоогоор бид нартай хүндрэлтэй нэг 2-3 асуудал байна. Юу юм гэхээр өнөөдөр бол яг нүүрсний тээврийг бол үндсэндээ гадны хөрөнгө оруулалттай компани 90% эзэлдэг нүүрсний тээврийг. За 10 орчим хувийг одоо дотоодын компаниуд одоо манай Монгол тээвэр нэгдгээ ингээд явдаг. За энэ маань бас одоо бид нар мэдээж энэ төсөв бас мөнгө заасны хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгэхээр гадны компаниуд дийлэнх одоо бензин, тоос, шатхуун одоо сэлбэгийнхаа материалыг тэндээ авчаад тэгээ эндээс бол тээвэрлэгээ явдаг. Монголын компани бол одоо бүх шатхуун, бүх запас сэлбэг бүгдийг ингээд нөөтийн үнээр ингээд авдаг учраас Монгол улсын эдийн засгт үндэсний компаниудыг бол зүгээр юмаа гэдэг ийм нэгдүгээр байр суурь. За хоёрдугаар байр суурь бол юу юм гэхээр энэ тээвэрлэлт бол зогсдгүй явах хэрэгтэй тийм үү? Ямар нэгэн ослоор гарах ёсгүй. Ямар нэгэн байдлаар экспортын тээвэр бол нэмэгдэх ёстой тийм үү? Тэгэхээр өнөөдөр энэ замын асуудал байгаа. Гашуун сухад авцсан гэж нэг зам байна. Одоо байнга ярьдаг. Тэгээд нийт одоо замын орж байгаа орлого бол асар их хэмжээгээр бүгдээрээ мэдж байгаа. Бидний анхны тооцоогоор нэг 2003 жил замын мөнгө авахтал баг шинээр юм зам тавих хэмжээний мөнгийг гашуун сухад бомб дээр төвлөрж гашуун сухад компаниуд төвлөрж байгаа. Тэгээ гашуун сухад зам нь дээшээгээ одоо Эрдэс Монгол руу хамаг мөнгө төвлөрүүлээд яг гашуун сухад компани дээр зам засварын мөнгө бол өчүүхэн ирдэг юм байна. Тэгээ энийг би яагаад хэлж байгаа вэ? Саяхан одоо бид нар 7 хоногийн өмнө ерөнхий сайд хил дээр очсон. Тэгэхээр уулзч ярилцсан. За энэ дээр энэ асуудлыг манай ерөнхий сайд айгүй зөв гаргасан. Ягаад гэвэл ерөнхийдөө нэг 10% орчим хувийг л зам дээр үлдээгээ бусдын ингээд улс авны чинь бас шудраг биш байна. Энийгээ бас зам сурлуу одоо энэ мөнгийг бас төлхөө оруулахын тулд би анхаарал төвлөрүүлээ гэж байна. За хоёрдугаар сая ингээ уулзсан дээр хэлсэн үг бол юм бол энэ зам дээр чи хүн явд юм а гэдэг үгийг сая би яг өөрийнхөө чихээр сонссон. Өмнө нь бол бид нар одоо ингээ хил дээр янз бүрийн манай дарганаас сайд нар очдог. Хүн гэдэг үгийг маш цөөхөн хэлдэг байсан байхгүй. Сая манай ерөнхий сайд хэлэхдээ хүн явж байна. Хүнлүүгөө анхаарай. Хүнлүүгөө анхаарчих юм бол энэ тээвэр чи өөр өсчин. Тээвэр төснөө гэдэг чинь өөрөө экспортын орлого нэмэгдэнэ. Тэгээд зам дээр бол тээврийн байгууллага мэргэжлийн холбоо хяналтаа тавиа. Тэгж явахгүй бол ерөөсөө ингээд жил болго энийг ярьдаг үр дүн байдгүй. Хоёрдугаар энэ 250 км урсгал зам дээр жолооч тээвэрчдийн амрах зооныг бас бий болгох хэрэгтэй. Энийг бас энэ төлөвлөгөө төсөвтөө суулгах ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн. За тэгээд нэгдүгээрт бол замын асуудлыг сайжруулах хэрэгтэй байна. За хоёрдугаарт хил дээр ингээ одоо бөөгнөрлөө үүссэн. Бөөгнөрлөө үүсээд энэ зохион байгуулалтын муугаас бөөгнөрлөө үүссэн. Тэгээд хил дээр шорон зам дээр явж байна. Одоо боддоо 2025 он өнгөрцөн байхад шорон зам дээр явж байна. Мөнгө нь хэдэн мянгаараа энэ улсын төсвөр рүү орцсон байдаг. Шорон зам дээр явж байна. За цагаан хадан дээр би бас ойртож байгаа сая очсон. Цагаан хадны зам бол нүүдэн тэрмээр тийм зам байна. Тэгэхээр бид нар энэ лүү анхаарах хэрэгтэй байна гэдэг ийм бодол төрөл яг ийм юм хийх хэрэгтэй байна. Нэг хоёрт бол замаас гадна бол бид нар энэ хил орчмын орц харцыг одоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын талаас бол олон орц харц байдаг. Монголын талаас бас дутуу байдаг. Тийм учраас орц харцаар хайжуулах хэрэгтэй байна. Хоёрдугаар одоо хувийн ижлийн компаниуд химэл оюун ухаан, шинэ дэвшил технологиг ашиглаад зохион байгуулалтын өөрчлөлтөнд оруулж байгаа юм байна. Тэгээ нэг олон 100 машинаар, цөөхөн машинаар үр бүтээлтэй тээвэр их ийм гарцыг бол гаргацсан байна. Харамсалтай нь одоо би одоо хэлэхэд манай зам тээврийн яам, автотээврийн үндэсний төв бол энд оролцдоггүй. Би шууд хэлгээд. Ерөөсөө ярьдаг юм төмөр зам. Автотээврийн үндэсний төвгүүд энэ нэг юу төрийн байгууллага байгаа.
Энэ маань яг үндсэн чиг үүрэг нь бол автотээвэр байх хэрэгтэй. Одоо шинэ удирдлага гарсан гэсэн би албан бичиг өгөөд уулзъя. Энэ нүүрс тээврийн асуудлыг ярилцъя гэхэд бид ямар ч хариу өгөөгүй. Тэгээ энэ маань юу харж байгааг бол төр бол энэ бизнесийг хөгжүүлэхэд ялангуяа нүүрсний тээврийг сайжруулах бол бас анхаарах сул дулмаг юм уу гэсэн ийм бодол байна. За өшөө бас би одоо ерөнхий сайдыг магтаад байгаа юм биш. Яг би бас олон сайд дарганыг хил дээр очиход бол цуг очиж исэн. Саяны хэлсэн хүн явж ийн гэдэг үгийг бол маш ойрхон хүлээж авсан. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол тэнд уулзж яхад манай хувийн хвшил болон мэрэгжлийн холбооны зарим багаас бол ямар санал байсан бол одоо сүүлийн 3 жил бол тээвэрч манан буудан дотор явлаа гэж байгаа. Одоо оюун засгийн газар юу үед манан буудан дотор яагаад ингэж байгаа юм бол ерөнхийдөө тэр үед хятадын компаниуд бол давуу эрхийг нөхцсөн байсан. Ерөөсөө давуу эрхийг адил биш давуу эрхийг нөхцсөн. Хоёрдугаар тээврийн нүүрсний тээврийн автотээврийн эрсдлийн татварыг 5 дахин өсгөцсөн байсан. Тэгээд тээврийн үн маань уландаа болцсон. Ийм үед бол бид нар бол ажиллахад айгүй хэцүү байсан. Тэгээд яг ингээ уландаа орцсон байна. Тийм учраас одоо энэ засгийн газар үед бас нэг нар мандч магадгүй гэдэг үгийг бас манай хүмүүс хэлсэн. Би энийг бас ингээд бас сайхан зөв үг хэлчихв гэж бодож байгаа. За дунд 7 урт хугацаанд бол нүүрсний экспортын зорилтыг бол нэлээдгүй ахиулж бас тавьдаг шүү дээ. Эргээд бас мэдээж эдийн засагт бол за нүүрсний экспорт бол нэлээдгүй хамаарч байгаа. Тэгэхээр таны сая дурдсан одоо энэ зам засварлах асуудал ч юм уу те одоо энэ хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлээгүү тохиолдолд энэхүү өөдрөг одоо хүлээлтийн зорилтод хүрэх юм боломж хэрэг гэж харж байна. Энэ тал дээр ер нь энэ эдийн засгийн өсөлтөд томоохон дэлгэх зөвхөр байгаа нүүрсний экспорт дээр ер нь бол энэ сүүлд хийж байгаа ажлууд бас ямар дэлгэх зөвхөр ингэж харж байна. Би одоо түрүү хэлсэхдээ одоо манай төрийн том удирдлагууд бол яадаг вэ? Өдөрт хэдэн машин гардаг гэдгийг харддаг. Одоогор бол өдөрт 1000-аас 1200 машин гарч байгаа. За тэгээ харангуутаа тоогоо бодонгууд болчлоо. Одоо ингээд нүүрсний тээвэр бол дажгүй явж гин гэж боддог. Гэтэл бол бид нар бол саяны ярьдаг энэ замын асуудал байна. Хөлийн одоо орц гарцын асуудлууд байна. Энэ замын одоо тэгээд терминал гэдэг байгаа. Терминал дээр чи одоо нүүрсийг ачдаг тийм үү? Энэ дээр бол ямар ч зохион байгуулалт замбрааг байдал та. Тэгээ ерөнхийдөө бол энд хийгдэх ажил их байна. Энийг бол заавал төрийг харахгүйгээр хувийн хвшил хийж чадж байна. Хувийн хвшлүүд одоо юм хийж байна. Тэгээд сая бас ахаал би сая 7 хоногийн өмнө болсон юмыг бас ахаал дурдж байна л да. Юу юм гэхээр ерөнхийдөө ингээд айгүй олон аль ч салбар дээр олон хувийн хвшлүүд байна. Хүн болгоо өөрөө нэг юм тустай юм ярьж байна. Тийм учраас та нар мэржлийнхаа холбоо гэдэг юм холбоог байгуулаа. Тэгээ мэржлийн холбоогоор дамжуулаад сая одоо ярьж байгаа юмудаа ингээд хийх юм бол айлхоор бид нар төр засгаас авах арга хэмжээ бол нэлээд хурдан болно. Та нар ч хяналтаа тавьчихна. Ийм голдрол орогддог ийм чиглэлийг өгсөн. Тэрний дагуу бас бид нар энэ нүүрс тээврийн компаниуд, нүүрс тээврийн холбоодуудтай ярьж байгаа мэрэгжлийн холбоо гэдэг ерөнхийдөө байгуулсан байгаа. Одоо ингээд бичиг цаас бэлтгэл ажлын юм явж байна. Ингээд явчих юм бол зөвхөн нэг Монгол тээвэр нэгдэл биш тийм үү? Өөр нэг холбоо биш. Ерөнхийдөө ингээд Монголын автотээврийн мэрэгжлийн холбооноос төр засгтай харьцдаг, саяны ярьдаг энэ бүх юмыг ярьдаг болох юм бол бидний ажил бол урагшаа явах магадлал бас өндөр байна. Нүүрсний биржээ арилжаа гэсэн шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүн Монголын өргөн биржээ арилжаа гэдэг ч гэсэн энэхүү худалдаа хийснээс хойш ер нь тээврийн зохион байгуулалт хэр өөрчлөгдсөн ч харагдаж байна. Ер нь бол биржийн зохион байгуулалтыг бол бид нар бүгдээрээ дэмжиж байгаа. Төр засагч дэмжиж байгаа, хувийн хвшил дэмжиж байгаа. За мэдээж энэ биржийн худалдаан дээр засах янзлах, сайжруулах юм бол байна. Тэгээд дөнгөж өчтөр над руу мессеж ирлээ л дээ. Одоо сая өчтөр хууль гарсан юм байна. Тэгээ хуучин биржийн худалдааг бол эрж 5 толгой зохион байгуулдаг байсан шүү дээ. Тэгэх юм бол одоо худалдаа авагчтай өгчлөө гэдэг ийм мэдээ ирсэн. Дөнгөж өчтөр. Тэгэхээр энэ одоо зөв буруу гэдгийг бас бид нар бодох хэрэгтэй юм байна. Эрж 5 толгой тендер зарлаа. Тэр тендерийн загуу компаниуд оролцоод биржээр нүүрс борлуулж ирсэн тийм үү. Өчтөр их хурлаар энэ асуудал хилцээд худалдан авагч тал нь тээврээ зохион байгуулаа гэдэг ийм чиглэл гарсан байна гэдэг мессежийг өчтөр орой авсан. Тэгээ энийг одоо бид нар бас дахиж ярилцах асуудалтай байгаа гэж бодож байна. За мэдээж бас дизель түвш бензиний үн ойролт орны нөхцөл байдалтай холбоотойгоос нэмэгдсэн юм макро эдийн засгийн өөрчлөлт бол дотоодын логистик болон тээврийн компаниудаас нэлээдэг бас юм сорилт болж байгаа. Танаа одоо нэгдлийн зүгээс харахад энэ 2 сарын сүүлээс хойш энэ зах зээлийн нөхцөл байдалтаас хэр өртөг нэмэгдүүлж авч байна. Энэ бол айгүй хүндрэлтэй байгаа. Энийг бол байнга ярьдаг. Тэгээд одоо бол бензиний үнийг бол хүн болгон мэдж байгаа. Асар өндөр болцсон тийм үү. Тэгээд бидний тавьдаг нэг санал бол жишг тарифтай болёо. За жишг тариф гэдэг чи юу гэсэн үг вэ? Аливаа одоо ингээд бизнес бол жишг юун дээр одоо тээврийн байгууллагын хувьд бол аль ч оронд очиход
энэ цэгээс энэ цэг хүртэл бол тэдэн дөрвөн үнэтэй байдаг гэдэг хүн болгон хэлдэг. Гадны хүн ч хэлдэг. А өнөөдөр манай Монголд бол энэ үнэлгээг бол нүүрсний үнээс хамааруулж тогтоохдоо бид нар биш цаатлын худалдаа авагч тал нь тогтоодог учраас бид нар энэ тээврийн хувьсыг бол мэддэг. Нэг жишг тариф гэдэг маань одоо хамгийн доотлын жишг үн бензин, тоос, сэлбэг, цалин үсийн бүгдийг оруулаад ийм жишг тариф тээвэрлэлт явах юм бол хамгийн зөв тээвэрлэлт байгаа. Энийг бол бид нар олон жил тавьж ин харамсалтай биелэхгүй байна. За одоо бид нар оюутлогоо бүгдээрээ шүүмжилж байгаа. Оюутлогоо бол яг тээвэр дээр тийм шиг тавьж тогтооцсон. Энэ бол дэлхийн практик байхгүй. Энийг бид нар хийгээд саналыг утасны газартаа тавиа явж байгаа. За хамгийн сүүлд хэлэхэд Монгол улс чи автотээврийн хуультай тийм үү? Энэ хууль 96 онд хийгдсэн хууль одоо хүртэл байж байгаа байхгүй юу? Гэтэл одоо тээврийн салбарыг бол эдийн засгийн хамгийн тэргүүлэх салбар гэж ярьдаг. Хэд хууль нь 90 он. Гэтэл одоо өнөөдөр тэр онд бол зээлзэн 30 гэдэг машин явж исэн тийм үү? Гэтэл одоо бол цахилгаан тэрэг явж байна. ЭЖВ явж байна. Техник хөгжсөн хуультайгаа нийцэхгүй байна. Тэгэнгүүт манай Монгол тээвэр нэглэлийнх нь Монголын одоо хамгийн топ эзэмтдийг цуглуулж байгаа ярилцаад нодлон жил бид нар тэр хуулийнхаа өөрийнхөө чиглэлээр анхныхаа төслийг хийгээд их хурлын гишүүд өгсөн. Их хурлын гишүүд бол ерөнхийдөө дэмжиж байгаа. Харамсалтай нь манай яам бас байхгүй. Бид нар өөрсдөө өөрөө нэг хууль хийгээ. За бидний хүрээнд нэг хууль ийм байр зүгээр шүү өгсөн байгаа. Одоо хүртэл ерөөсөө энэ дээр анхаарч байгаа хүн алга, харж үзэж байгаа хүн алга ингээд ерөнхийдөө байдал юм байна. Тэгээд одоо бид нар мэржлийн холбоог байгуулж байгаа мэржлийн холбоогоор дамжуулаад энийг бол ахиж